Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2018 оны 12 сарын 27-ны өдөр дугаар 169 Төрийн ордон Улаанбаатар хот Гавьяат цол хүртээх тухай үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Жамсрангийн баяр тогтох онцгой байдлын ерөнхий газрын үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч эвгүй юм шүү дээ. Ер нь гавьяат болно гэж ерөөсөө бодож байгаагүй шүү дээ. Жамсрангийн баяр тогтох үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч залуу Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдж байна. Маш олон удаа дараагаар бол олон хүний амийг аварсан онцгой байдлын албаны хүнд хэцүү даалгавруудыг цаг тухайд нь гүйцэтгэж явсан үнэхээр үнэлэх гавьяатай ийм залуу юм аа. Баяр хүргье. Тэр өдөр болохоор үндэсний аврах бригад нийслэлийн аврах анги хоёр хамтарсан өндрийн дадлаг сургалт хийжсэн. Хэрийн дадлаг сургалтын полигон дээр. Тэгэхэд захирагч хажууд байсан. Бригадын захирагч. Тэгээ тэр хүнд хэлж. Тэгээд харахад надад зөв баяр хэлжсэн шүү дээ. Айгуу баяртай байсан. Тэр хүнийг баярлж байгааг харчаа би бас баярлж байсан. За. Орой. Их мөр дээр чуулаа тэр бас өртгөл. Манай тэргүүн ахлагч баяр тогтох маань өнөөдрийн үндэсний аврах бригадыг харуулцгаан анги багт нь 2005 онд анх авчаар үржсэн залуу. За миний хувьд бас онцгой байдлын албанд иргэний хамгаалтын газар гэж байгснаа гулаад яг өнөөдөр 26 дахь жилдээ алба хааж байна. Авагчдынхаа бас даgal зовлон хаваалцдаг өнөөхөө хувьд бас авагчдаас гавьяат гарах ёстой болов гэж бодол төрдөг байсан. Тэрийг бас энэ бригадыг захиж хугацаанд биелүүлэх боломж бүрдсэн. Манай залуусын маань бас урд нь манай ерөнхийлөгч тодорхойлсон байдаг. Энэ цагийг Игэл-Баатарууд гэж. Энэ бол одоо үнэхээр манай авагчдад оноос нь тийм тэнгэрлэг нэр гэж би боддог. Энэ нэрний цаана бол маш их байгуулсан гавьяа хөлөөс өргөд өнж байсан тэр бүхэн ард байгаа. Тийм учраас одоо өнөөдөр онцгой байдлын албанаас гавьяа төрөх ёстой бол бүрийн үндэсний аврах бригадаас Монгол улсын өнцөг улам бүрт хамгийн хэцүү цагт хамгийн хэцүү үргийг гүйцэтгэдэг энэ аврагчдаас болох ёстой гэсэн үднээс одоо баяр тогтдог тодорхойлсон. Тэгээд авруугаа ярьж. Авдаа ярьж хэлсэн утсаар. Ерөнхийлөгчийн тамгай газраас ярьж байна. Баяр тогтох гэдэг юм мөн намайг үцгийн гавьяат ажилтан болсон гинэ гэж ярьж байна л гэж. Сайхан байсан. Ерөөс ингэж одоо миний хөөч 13 жил одоо 14 дахь жилд орж байна. Энэ хугацаанд энэ тэр засаг хөдөлмөрийг нэмлээд ингэж гавьяат хүртэл цол болгоч гэнэ гэж үндэ бодоагүй байсан. Тэгээд гавьяат гэдэг эрхэм цол авлаа гэхээр үндэ баярлсандаа ерөөсөө хэлэхгүй болтохгүй байсан. Манай аав Басангийн Жамсран гээд Монгол улсын иргэн хөлийн зэрэг офицер юм байдаг хгүй. Манайхан тэр хангаатын шалгуун нэвтрүүлэх алба гэдэг дээр байсан. Тэгтээ ч би нэг 20 гэдтэй залуу байсан. Тэгэхэд хөөмийн 6 сарын 1-нд төрсөн гөөгтийн баярын өдөр. Одоо туулсын өөрөөр яаны нэгдсэн байл нийцэд. Тэгэл дээрээс хоол цай хөргөж өгөөл манай хөөгтөө төрүүлэх гээл оройн явчихсан. Тэгэл өглөө өрөөр хүй төрлөө гэсэн ярьсан. Тэгэл биерээс тэр хамаатар янаар ороод хоол цай хөргөөл тэгэл маш их баярлжсэн. Урд нэг охинтой байсан. Тэгээд 98 онд усын хил дээр буудуулаад тэр үедээ бас нэлээд олоудаа хүн тагалганд орж исэн. Цээжиндээ гарандаа хөлөндөө гэдэг буудулсан баг. Тэгээд тухайн үедээ авахд бас нэг төрийн албыг бас нэг сайнаар боддог байсан. Төр эрүүл байх ашиглажаад ирэмдэг болохоор хайчдаг юм байна гэж боддог гэсэн баг. Тэгээд аав маань болохоор
онцгой байдалд орё гэдэг жад айгүй их дэмжиж оруулж исэн. Хүүхэд байх үедээ бол жоохон дөрсгүй духан байсан л да. Тэгэл бид хоёр бас нэг зөв хүмүүжил болохын тулд хүүхдүүдтэй бас нэг ерөөсө хүмүүжлийн суурь тавьж өгсөн. Гэхдээ миний хүү бас нэг дуртай энэ ажилд ормоор байна аав гээд баяр хэлдэг байсан байхгүй дөнгөж 19 наснда. Тэгэл яг хүүгээ онцгой байдал газарт оруулсан. 2005 онд нэг аврагцхан гэж байхад аврагч шалгаруулж ажилд аван гээд тийм зар бас явж исэн баг. Тэгэл тэрийг сонсоод ааваараа дамжуулаад ер нь аврагч болохоор шийдээл. Албанд орсон да. Нэрийг сонсоод аюу гой санагдал орсон. Аврагч гэдэг нэрийг сонсоод. Аврагч аюу гой сонсогч байгаа ч тийм. Хоёр одоо яг энд туул гол дээр зогсож байна. Ер нь энд орох ертөнц, усан дорох ертөнц ямар байд юм бэ? Одоо зүгээр энгийн хүний нүдээр харахад бол зүгээр л ус нуур гэж ярьж штэ тийм ээ. Тэр нуур усанд орчин бас адилхан амьдрал үргэлжлэн штэ. Тэгээд орчин тэгээд томоохон нуур одоо хөвсгөл нуур ч юм уу байгаль далаа ч юм уу доош шомгот чинь ингээл хатан цохоо өвс ургамал загас янз бүрийн олон төрлийн амьтад гээл. Тэгэл тийч бас л адилхан амьдрал үргэлжлэн явж байгаа. Газар доорх ертөнц гэдэгтэй адилхан аюу гоё байд шүү дээ ороо явахад. Тэгээд үндсний аврагд аврах салбар гэж байгаа шүү дээ. Аврах салбар чи 13 жил аврагч хийсэн. Тэгээд он гараад жил болгоны 2 сард анхныхаа шомболтыг очиж хийдэг. Тэгвэл тэндээ бас шинжилгээ тэмдэглэдэг байхгүй. Тэгээ цооногоо гараад мөсөндөө ороо гацуураа засна. Нөгөө доошо шумбаж очоод мөснийхаа доотлолт нь цооногоос жоох холбоод мөсөд бол шүрв зоогоод тэгээ тэндээсээ ингээд доошо гол сунжуулаад осныхаа голд нь гацуураа засна. Гацуураа засчаад орж байгаа аврагчд нь бүгд гацуураа тойрчдөг. Хамгийн хүнд аврах ажиллагаа ямар ажиллагаа вэ? Олон нэлээд олон байгаа л да. Тэр хөвсгөл шумбаж исэн, тэрэлжийн 5 салаан гарам, Говьалтай аймгийн тайшрын цахилгаан станцд шумбаж исэн гэдэг. 11 он гараад 2 сард нь машин живсэн шүү дээ. Тэгэхэд бас юун дээр нэг урд нэг дадлаг сургалт нэлээ хийцэн байсан болохоор тэн дээр бас 54 метрийн шумбаж исэн. Эхлээд доошоо буухтаа би нэг машины бүтэн тойрсон байхгүй. Бүтэн тойроод тэгээ тороос аваад машин руугаа очиод яг холбож явахад амьсгаа байхгүй болсон байхгүй. Ямар ч уснаас ингэ дээшээ гарч ирээд яг нөгөө хэлжсэнээр холбогдсон шиг би юм хэлсэн. Тэгэл цаашаа эргээл юу санахаа болцсон. Тэгээ нэлээд хүнд байсан шүү дээ. Тэгээ сэргснийхаа дараа ханиалган шүү дээ. Ханиагаад амнаас цус гарчсан байхгүй. Тэр бол нэг ууш гургалтай. 40 метрийн хүнд орохоор хүний уушиг 20% болж байгаа хэрэгтэй байхгүй. 1 литрийн магтаамж болдог. 50 метрийн хүнд болохоор тэрнээс бүр багасна гэж. Одоо бид чинь ингээ 100% амьсгалж штэ. 100% амьсгалж байгаа бол зүгээр 40 метрийн хүнд 20% амьсгална гэсэн үг. Агаар мандлын ац хоёрын даралтныг 10 м тутам дэгээр нэмэгдэнэ. 50-нд тэр тухайн шумбсан даралт гэх юм бол 6 ац хоёрын даралт. 6 ац хоёрын даралт чинь нэлээд машины дугаж 2.5 аваар хийлждэг шүү. Тийм. 6-аар хийлүүл ямар тийм даралтан дотор байна гэсэн үг. 2005 оноос хойш ихэр чинь яг аврагцсан гэсэн шүү дээ. Аврагцсан гэж хаад дангаараа бол бас тэгж бас хүний амийг аварсан тохиолдол нь бол айгүй цөөхөн мэд. Яг баг хамт олнороо баг бүлгээрээ ажилласан гэх юм бол айгүй өндөр тоо гарч ирдэг байхгүй. Нийтээрээ гарахтаа бас тэр чинь бас замброг их тоо гарна. Нэг аварч хамгаалж байгаа хүмүүсийн тоо тийм. Гэтэ би бас яг төд гэж бас сайн мэддэггүй шүү дээ. Хүмүүсийн тоог 40 гараал явж байгаа яг амьд гаргасан. Бусдаар ингэ нийлж явсан гэх юм бол
бас нэлээд өндөр толгой баг тий. Би нэг л зүйлээс айж явдаг. Эцгийнхээ алдгаас. Аавгаа их боддог шүү дээ. За ичэр. Нэг аавгаа талаар яхаа яг хог ярьдаг хөөх. Нэг залуу хүн залуудаа хийж бүтээх зүйлээ хийж чадахгүйгээр 20 жил бас л хэвтэртэй гэж бас л хэцүү асуудал үүс. 20 жил хэвтэртэй гэдэг чинь. Тэгэхээр одоо аавгаас аягүй боддоо шүү дээ. Тэр залуу эрүүл сар байсан бол үдээд одоо ихийг хийж бүтээгээд явж байгаа байсан байх таа гэж боддог. Тийм болохоор аавхаа хийж чадаагүй хийгэн төлөөлөд шүү дээ. Хайртай байлгүй яг уу. Аавнууд маш их хайртай. Гэхдээ аавынхаа ажлыг үргэлжлүүлээд ингээд нэртэртэй тэр засагтаа ажиллаад явж явна гэж үнэхээр нэг аавынхаа сэтгэлийг баярлуулсан ийм сайхан үйл явдал болж байгаад нь би хүйдэж гэсэн хүйдэ хайртай. Маш их хайртай байдаг. Эхнэр 3 хүүхдээ, ам бол 5. Хүн заавал эд хөрөнгөтэй их мөнгөтэй төгрөгтөдөө гол нь биш. Элэг бүтэй амьдрал тэгээд сайхан хайр халамж дүүрэн байдаг учраас би өөрийгөө маш азтай, баян эмэгтэй гэж боддог. Тэгээ миний хань халамжтай ийм сайхан үр хөвгүүдийг өсгөж хүмүүжүүлээд ингээ хоёлаа энэ амьдралд хөл тавиад хамт явж байгаад алхаж байгаадаа маш баярлалдаг аа. Битээс чин 18 настайдаа танилцж байсан. Танилцаад үерхэд 2 жил үерхэд тэгээд ерөн нэг гэртээ орсон. Тий. Одоо манай том охин болохоор 7 дугаар анги. Ийш тийшээ яваад ер нь хэцүүлээд юм шиг. Хэцүүл байсан юм шиг л урдна. Одоо бол дасцсан шүү дээ. Эхэндээ яг нэг анх нөхөртөөгөө танилцаал ингээ хамт байгаал нэг залуу гэр бүл байсан учраас айгүй хүндрэлтэй нэг хэцүү санагдчихсан. Бараг чи болооч наатахаа бараг ажлаа сонгох юм уу гэр бүлээ сонгох юм уу гэсэн бараг тиймэрхүү. Одоо бол дасцсан шүү дээ. Дасцсан. Миний утас ингээл цэнэгэн дуусчих юм бол ажилласан залгана гэд чи цэнэглэлчтэй чи. Тий. Цэгэгчсэн. Бас л онцгой байдлаа албаны төлөө зүтгэж яваа юм шүү дээ. Бид нар ч тавал онжоод шүү дээ. Тэгээд анх орж исэн үеэсээ эхлээл ганц бие залуучууд байхаа бүгдээ мэднэ. Дараа эхнэр хүүхдээ болсноо бүгдээ мэднэ. Тэгээд бүгд эхнэр хүүхдүүд нь хоорондоо бас найзууд. Тэгээд ерөнхийдөө бол тэгэл насан туршийн найзууд л юм да. Бид чи нэг харахад ер нь харцаараа ойлгочдөг шүү дээ. Харцаараа нэг ойлгочдөг. Хэн ямар бодол санаатай, ямар айс цантай гэдгээ ер нь бүгд мэддэг байхгүй юу? Би ямар нэгэн дуудлаганд гамшиг ослын үед явхад бол баяр тутагтай явхад бол их айх зүйлгүйгээр явдаг л да. Хүчин бас нэг дуудлаганд гараад явдаг. Юун дээр очих бол юу вэ? Натаа чи ямар хүмүүс явж байгаа вэ гэж бас жоохон эргэлзэх тийм сэтгэл төрдөг. Тэр үед би баяр тутагт бол энд сууж байгаа энэ бас үтингийн найзуудтайгаа цуг явахдаа бол яг тийм юмс айдаггүй шүү. Онцгой байдлын албыг одоо бас нэг үе явах юм бол ард ирэх маань маш сайн ойлгодог гэсэн тийм энэ юмс дэмждэг болсон. Сая дээр манай найзыг шагналаа авсны дараа бас хүмүүс маш их эрэг сэтгэл тэр одоо сошиал орчинтэй эрэг сэтгэлтэй байсан ажиглагч байгаа байхгүй. Энэ хүмүүс бидний бас маш сайн ойлгож байна гэж хэлсэн. Бид бас найзаараа дамжуул өөрсдөө бахархах тийм сэтгэл тухай өдөрч энд бас миний онж шүү дээ, миний найз шүү дээ. Бид хамт өөр гүйцэтгэж шүү дээ. Бас нэг агаш хэлээс өөрөө авсан юм шиг тийм ийм баярлах бас байсан. Тэгээд нөгөө зураг мөргийн ширэрлэх юм уу тийм янз бүрийн тийм өөрийнхөө баярлсан сэтгэлийг хэлээд доор
Бараг л би одоо энэний найз байгаа гэдэг том коммент бичиж мэрлээ. Тийм бас баярлахгүй бас байдаг юм билээ. За ер нь аврагч байх гэдэг бол би бол тэрэнд дууддгийг хүнд одоо байгалаасаа өгсөн үгдэл юм болов гэж. Тэр болгын хүн бас манай албанд дэстгүү тал бий. Ягаад гэвэл одоо энэ ажиллагаанд дандаа л хүний төлөө үндсэндээс өөрийгөө гэрүүлээ заримдаа хахах хэрэгтэй тохиолдол байдаг. Тийм учраас хүний төлөө бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн албанд үлдэж ажиллаж чаддсан болов гэж боддог. За би баяр татхынхоо хийсэн бүтээсэн өнөөдөр гавьяад авах шалгууд гэж бодсон баярлж явдаг. Чи сэтгэлээсээ байсан те чигээр үлдээрээ үргэлж бусдыг хүндэлж тэгээ бусдаар хүндлүүлж яваа гэж хэлмээр байна. Энэ гүйцэн одоо ерөнхийдөө зөвхөн овын хөв гэдгээс гадна ерөнхийдөө Монголын арт түмний хөв боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн зэвдгээр бас Монгол улсын гавьяат үйлчлэгээний гавьяат ажилтан болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Миний найз одоо Монголын аврагчдын нүүр царай болж миний нэр хүндтэй цолонд хөвсөн чадсан шүү гэж хэлээд амьдралд нэрүүл их сайн хамхныг өсөө өрөө да. Хитэн мөдгүй ойр цурлал